Улзы отас, сайыл оралек. Агары дөлденді Бурят ФМ радио, студио Бермажанцанова, авиаболғықчы Агван Балыков. Мұны дырымне улзы отас сайыл оралегісің дамжолғымне әлчің, хыдың олың клипуты бұтекчі гурсыдың пұрывдоржы еретбайна мұндай. Самбано дремент. Пұрывдоржы менеге тұручин танда асодыл, Бурят орын ерсер та мне хыды жыл болады. Би 2014 оны 10 сард ирсэн. Тэгээд дөрнөөс хойш тэгээд ингээд Бурят тулаудад Бурятын нутгаар амьдарч байна. Монгол орондоо байхада та басал клипүүдийг бичдэг байсан байна уу? Тийм ээ, ерөнхийдөө бас энэ чиглэлээрээ амирхуу видео, entertainment. Энэ чиглэлийн ажлуудаа сүүлийн 2006 оноос хойш ингээд хийгээд явж байгаа. Бурят орон ерсер өгэ төрүүчин бичсэн таны клипнэ ямар клип болно? Лүдү Бочерөвт би клип хийж өгсөн. Тэр тэгээд ирээд би бас өөрөө нэг жоохон удаагүй байсан. Тэгээд FM гэнэ интернетээр ингээд сонсоод байжсэн чинь тэр тоонт нутаг гэдэг дуулж исэн Лүдү Бочер. Тэр хүүхдийн голсыг сонсоход хоолой нэг гоё тийм нэг жоохон өөр мөцийн дрэсник голс байсан. Тэгээ би бодоод ингээд энэ хүүхдэд би нэг клип хийж өгье гэд бодож исэн. Тэгээд интернетээр контактаар холбогдоод тэгээд Лүдү Бочер дээр онгосоо гэд дуун дээр нь би клип хийж өгье гэд уулзаад ярьж исэн. Тэгээд бесплатно хийж өгнө гэд. Тэгээд гайхаад юу гэсүүг вэ гэд. Тэгвэл зүгээрээ танаа хүүхэд их авьяастай байна, сайн байна, дуулж байгаа дуу нэг гоё тийм одоо юу гэдэг гоё дотортой гэдэг шүү дээ. Одоо юу гэдэг тушаа, юу гэдэг юм нэг гоё тийм нэг юм байна. Тэгээд танаа хүүхдийг би дэмжиж туслаад ингээд зүгээр нэг клип хийж өгье гэсэн. Тэгээд бид ярилцаад хөрөлцөө тэгээд тронгосоо гэдэг донд нь клип хийгээд тэгээд нөгөө клип маань Оросын Muse TV руу яваад тэгээд 15 оныхоо тэр эрхэм дуучин гэдэг тэр Muse TV-гийн конкурс удаг шүү дээ. Клипний хүүхдийн дээдсгээ тэрний тэр конкурст нь ороод тэгээд 5 дугаар мист аваад анхны хийсэн клип маань тэр болсон. Тэгээд хамгийн анх хэрэг уулзаад хийж гисэн клип маань тэгээд Оросын Muse TV руу яваад Muse TV-гаас ямар тэгэхэд бүлэг авсан тэгэхэд юу юм? Эрхэм дуучин гэдэг тэр мист 5 дугаар мист авсан байхаа. Тэр Лүдү Бочер өөрөө Москва яваад Москвагийн тэр Muse TV дээр очиод тэр шагнал медаль тэр юм авсан. Тэгээд анхны клип нэг тэгжил эхэлсэн дээ. Тэр нь гайгүй сайн эхэлсэн шүү. Та юунд энэ клип одол бичихэр тийм нэг хүсэл тий болсон байна. Би өөрөө бол барабан бөмбөрт тоглодог. Барабан ударист гэдэг юм уу, барабанист гэдэг юм уу. Тэгээ нэг бол 1997-8 оноос хойш хүүхэд байхасаа тоглож эхэлсэн. Хөгжимчин. Тэгээд ингээд хөгжим тоглоод яваад тэгээд ер нь энэ камераар зураг авах энэ ер нь дуртай гоё харагдсан. Энүүгээр дамжуулаад би өөрийн бодол санаа энэ юмаа би ингээд зэрэгтэлт хүмүүст хүргэж болох юм байна гэж ер нь тэр талаас бас бодоод тэгээд ерөнхийдөө иймэрхүү ажлууд руу 2006 оноос хойш орсон. Тэгээд ерөнхийдөө л энэ клип хийж байгаа юмнууд маань миний өөрийн л дандаа дотоод тэр бодол санаа тэр тушаа юу гэдэг тэр юм л энэ клипүүдэд явж байгаа учраас өөрийн бодол санаагаа л илэрхийлэх гаргах гэсэн тэр үднээс л хийж байна да. Ерөнхийдөө ер нь уран бүтээлч хүн бол тэр шүү дээ. Одоо та дуучин юм уу, шүлэг зохиодог, одоо тэр зураг зурдаг энэ бүхий хүмүүсийн тэр дотоод сэтгэл нь тэр бүх юмараа илэрч гарч идэг. Тэгээ тэр л адилаар би тэгээ яг дуу хөгжмөөр бол гаргахад жоохон би өөрөө тэ барабан учраас барабанаар тэр өөрийн бодол санаагаа гаргана гэдэг хэцүү. Клип болгохын тулд тусгай сургууль дүүргэх хэрэгтэй юу? Яг ганц клип биш л дээ. Ер нь оператор гэдэг мэргэжил байгаа. Тэгээд тэрүүгээр сурах хэвээр.
тэгжиж ерөнхийдөө зураг авна. Тэст зураг авах дотроо бас олон л доо та документал фильмийн оператор одоо экшн каноных гэд операторууд ер нь янз байдаг л та. Тэгээд би өөрөө Монгол улсда кино урлагийн дээд сургуульд сурж исэн. Тэгээд сургуулаа хайцсан. Оператор, режиссер мэргэжлэр сурж байгаа. Тэгээд хайчихсан. Тэг хаяачвал тэр мэргэжлээ цаашны өргөлүүлж явна хинтгээд. Тэр хайна гэдэг байна өөрөө би сурж байгаа. Тэгээд өөрөө би 2006 оноос хойш энэ юм хийгээд эхэлсэн. Тэгээд сургуульд сүүлд 9-10 оноор орсон л доо. Тэгээ ороход яг би 4-5 жил практик дээр бүхэн юм мэдсэн, үзсэн, ойлгосон. Тэр юмнуудыг ингээд дахиад эхнээс нь надад ингээд заагаад эхэлсэн. За сёнк гэхэд ингээд авах уу, ийгээд тэгээд тэгээ би бодод одоо ингээд хэдий жил ажиллаад тэгээ тэрийгээ дахиад сургууль дээрээ сурах нь жоохон залхуутай санагдаа. Тэгээ багш нартай хэлээ заавчлаарай багш нараа. Тэмээ би ингээд өөрөөхөн харгаагаар өөрөө явах юм ингээд. Андраасаа зөндөө их юм сурлаа, мэдлээ ингээд одоо бисё хаваатай тэгээд л сургуулаа орчихсон да. Хэдий жил сараад орчихсон. 2 жил сураад. Провдорж би танай бүхий хэдэн клипүүдэд нэ харав ба хараад тэгээд их гоё байна дол тэгэхдээ ямар гоёор байгаали харуулнат жилийн 4 цаг тэгээд хайшингээд бүхий та нар энэ клипүүдийг хаах гэж энэ буулгах гэж оролддог. Энэ тухай ярьж өгөөд. Ерөнхийдөө клип буулгах гэдэг энэ бол өөрөө зүгээр одоо жишээлбэл одоо тэр нэг Түрхлэм жороо гэдэг клип байгаа. Андан нөхтэй магтаал юм уу? Сүүлд би өнгөрсөн жил тэр нөгөө намжил нэм буйвэ нөөшөлөгчин тэрний 70 жилийн ойд зориулаад юу хийсэн клип. Тэгээд тэрийг хийхдээ бол одоо зүгээр өөрөө бодоод тийм ээ за ингээд нэг клип хийя. Одоо ингээд бурятад нэг юм шүлгийн клип хийя. Дууны клипүүд бол бүхэн дуулаа гэдэг клип бол байна. Нэг шүлгийн клип хийя гэх. Тэгээд бодоод ингээд анализ хийгээд нэг хоёр хүнтэй уулзаад тэгээд миний найз Бат Зоригтуу юу гээд энэ хүн битээр уулзаад ярилцаа тэгээд ер нь намжилны буюуны тухай клип хийя гэд. Тэгээд хийсэн. Тэгээд хийхдээ бол ер нь ямарваа нэгэн дуу, клип, кино үлдүү юм хийх хамгийн түрүүнд төсөв сценар гардаг. Тэгээд сценараа гаргана. Тэгээд хийн. Тэгээ сценарын дагуу одоо тэгээд зима өвөл хэрэгтэй гэвэл одоо өвлийг хүлээн. Хавар хэрэгтэй гэвэл хавраа хүлээн. Хавар ийм зураг авна, 100 ийм зураг авна. Одоо намар 10 сараар ингээд гоё навч шарлах үеэр ийм зураг авъя гэд. Ингээд плана гаргаад, төсвөө гаргаад тэгээд л тэрнийхэн дагуу хийдэг те. Ана танай клипүүдний харахад маха тэндэн дуучин тэгээд тэр хөгжимчнээс гадна танай ганц нэр бичээтэй бэн тэр титр зон. Тэгэхдээ та тэр бүхий юунуудын буулгах юугийн монтировалх бүхий ажлнуудыг та өөрөө хийнэ. Тэр нэр гэдэг юу л та тэгээд одоохондоо Бакадарыг гэх юм уу би Бурятад улаудад ирээд тийм одоо хамт ажиллах тийм ээ хамт ингээд ажиллаад явах оператор режиссер юм уу тийм найз дөрөв одоохондоо сценарист тийм хүн байхгүй байна л та. Тэгээд одоо жишээлбэл нэг премьерний нэг хүн та ингээд надад клип хийгээд өгөөч гэдэг ингээд дууга бариад ирнэ. Тэгээд дуугийн сонсоод би өөрөө ингээ идея санаагаа бодоод сценараа өөрөө бичээд тэгээд өөрөө оператороо хийгээд өөрөө камера штатива үрээд явна. Тэгээд очиод өөрөө оператороо хийгээд зураг авна, өөрөө тэн дээр режиссерийн ажлаа хийн. Тэгээд ирээд өөрөө монтажны ажлаа хийн, цвета коррекц хийн. Тэр 3D графикийн ажлуудаа хийн. Тэгээд ер нь баг 0%-аас ингээд 100% болтор. Ер нь одоохондоо бол бүх юм яг ганцаараа өөрөө хийж байна. Одоо тийм помощник болохоор найз нөхөд бас байна. Тэд нар бол ийм мэрэгжлийн хүмүүс биш.
зүгээр ингээд наттай цуг яваад ингээд нэг машин бариад юм уу эсвэл ингээд зураг авч яхад хажууд ингээд нэг зонтог юм уу вода бариад зогсож идэг. Тиймэрхүү найзууд бол байгаа. Ингээд зураг авалтан цуг явах гэсэн юм аашаа тийшээ явъя гэд. Тэгэхээр ингээд миний хажуу зогсоод ингээд одоо яах вэ гэд. Ой надад нэг ус аваад ирээрээ. Ой тэр штатив наашаа өргөөд ирээрээ гэд нэг тиймэрхүү найз помощникууд бол цуг явдаг. Адрес бол яг энэ оператор, режиссер, энэ монтаж бүх ажлаа бол одоохондоо бол гав ганцаараа хийж байгаа. Нэг клип сайн болгохын тулд хэдий цаг хэрэгтэй? За тэр их удаан хийхээр бас их сайн клип болох юм бас биш л дээ. Удаан хийхээр амар сайн клип болоод хурдан хийхээр их муу клип болох юм бол биш. Анх та бодохдоо юу бодсон? Тэр бодол чинь зөв, сайн, хорошо идея байсан бол тэрийгээ дагаад юм чинь сайн болно. Анхнаасаа та нэг юм зүгээр нэг юм бодоод тэгээд ингээ хийсэн бол тэгээд ингээ жоохон нормальны болох тийм юм байдаг. Энэ зүгээр таны өөрийн хийж байгаа бодож байгаа тэр ажлын үйл явц. Одоо биднийхээр хэлбэл нөгөө гүйцэтгэлээ маш сайн хянах хэрэгтэй гэж ярьдаг. Одоо та зураг авахаар явж байхдаа зураг авах газруудаа сайн харах хэрэгтэй. Тэр дөрөө сайн зураг авах хэрэгтэй. Тэгээ монтажлж байхдаа тэрийг бас сайн монтажлах хэрэгтэй. Тэгээс бол цаг хугацаа бол нэг тийм ахтар чухал бас биш. Гэхдээ мэдээж цаг хугацаа бол хэрэгтэй. Өнгөрсөн жил нөгөө Янжин бурхны 200 жил билүү нэг ой болоод тэрэн дээр диплома аюушаа яваад би клип хийсэн. Намжил гэнэ тэр Янжин бурхны тэр клипийг бас нэг 2 өдөр зураг аваад тэгээд 2 өдөр өдөр шөнөгөө суугаад кофегаа ууж суугаад монтажлаад дуусгаад тэр нөгөө левлээ болох гэж учраас цаг бага байсан. Жишээлбэл тэрийг тэгэл 2 өдөр зураг авсан. Тэгээд 2 өдөр монтажлаад нэг 4 өдөрсөө тэр клип бэлэн болсон. Тэгээ удаан гэвэл тэгээд одоо тэр төрхлөм жураа гэдэг клипээ би бүтэн жил хийсэн. За одоо ингээд өвлийн зураг авнаа гэх. Тэгээд ингээд яг намар зураг авчаад тэгээд ингээд нөгөө зураг хадгалж штэ. Өвлийг хүлээгээд байж. За одоо хавар ингээд гол ус хэсгээр ингээд зураг авнаа гэд. Тэгээд хийдэг ч байна. Цаг хугацааны хувьд бол уран бүтээлд бол ер нь цаг хугацаа гэж бол баг байхгүй гэж хэлэхэд болно доо. Яралтай бол хурдан хийж болно. Тэгээ нэг удаан би бас хийх дурггүй. Араараас олон ажил байдаг. Би бас ганц энд клип хийдгүү. Тэгээ хажуугаар нь ном уншина, ном бичиж, тэгээд олон ажил байдаг учраас тэр бүхий ажлуудад дор нь ингээд хурдан хийгээд дуусгадаг. Клип болгож ирээд хожимын сүүлийн үед бэлэн болсон хайны энэ тийм гоё болоогүй гэж сэтгэлд таараагүй гэж байдаг уу? Тийм бол бас байна. Тийм байвал би тэгээ шууд дахиад очиад авдаг. Гэхдээ яг тухайн үед альтрон би хэлсэн ш нөгөө гүйцэтгэлээ маш сайн хянах ёстой гэдэг. Одоо жишээлбэл та 200 км яваад тэр хорийн одоо үлдрэгд очиод зураг авч байхдаа дахиад эргэж ирэхгүй төлөө муу съемк хийхгүй төлөө тэндээ та сайн ажиллах хэрэгтэй. За одоо ингэж одоо тэгэр ингээд наашаа цааш яваараа хой тэр ингээд ушуураас гэд миний съемк хийхдээ хэлдэг үг тэр ушуураас гэд. Тэгээд нэг дублүүдээ нэг хэд хэдэн вариантаар авдаг. Тэгээд энэ дубл нь болохгүй л энийг авна гэд. Тэгээд маш сайн монтаж хийх хэрэгтэй. Монтаж өөрөө бас чухал ажил. Та маш олон гоё дублүүд авсан байж болно. Тэгээд тэрийг буруу юм уу муугаар монтаж хийвэл тэгээд нэг муу шиг болох. Монтажн дээрээс бас их асуудал шийдэгддэг. Тэгэл хийж байгаа юм маш сайн л гүйцэтгэлээ сайн хараад хянаад явах хэрэгтэй тий. Энэ таны мортон нүүдэлч тэр журайгалдан гэх мэт энэ клипүүдэд харахад эдний хайшингээд заавал нь мортны хайшингээ та нар энийг буулгасан байна. Бүр ордын ирж морийн хайшигэр тэр цорайжсны гэж атар буулгахтай хайшигэр тэрний буулгадаг. Тэр одоо л эгэ сонин эгэ гоё юунуудын авч тэр цагуудын хайшигэр та нар шүүж тэндээс нь авна гэжтэй.
Одоо тэр тиймэрхүү зураг авахд ер нь маш их цаг л их хэрэг болдог. Их хэрэгтэй байдаг. Тэгэл нэг л дор за гэл ингээд ганц авахгүй тэгэх олон авна, удаан хүлээн, олон дүүбэл авна. Тэгээд тэрэн дундаасаа нэг гайгүй сайн болсон дүүбэл кадруудаа бол авдаг. Тэгээд Бурятад хийж байгаа клипүүд байгаа миний Цэрэн Entertainment гэдэг логотын урд нь гарч байгаа. Энэ клипүүдийг бол би бол яг өөрийнх нь гараар альтрун хийсэн газараа хийж байгаа. Бусад тэр жураг галдан тэр мортон эднэрийг бол мэрэгжлийн цуг сургуульд сурсан, цуг төгссөн тийм олон баг состав явж байгаа. Тийм учраас миний хийх ажил бас жоохон бага байгаа. Тийм учраас тэр клипүүд бол яг харцсангуу олон хүн орж байгаа, олон цаг. Тэгээ Монголд бол яг тэр морь сор бол амархан шүү тий. Тэр морийг дээш нь зоройлгох, унтуулах, хэвтүүлэх, морийг богойлдох, шидэх, мориноос буух, үсрэх энэ бол Улаанбаатар Монголд бол амархан хөнгөн. Тийм хүнд хэцүү юм бол юу ч байхгүй. Амархан нэг адуучин хүнийг жадундаа сугуу тавхаараа газар байгаа уурга ингээ шүүрээд аваарай. Баг хүн болгон тийм чадах. Тэр яг харахад тийм монголчуудад бол тэр харахад бол тийм нэг аймаар хүнд хэцүү юм бол биш. Бид нэг өдөр тийм харж идэг болохоор магадгүй өвөр Монгол юм уу, Бурят Монгол энэ хүмүүс харахад ингээд хэцүү хүнд харагдчих магадгүй өөр Европ гадны хүнд бол хүнд харагддаг. Монголчууд бидэнд бол нэг амарх шүү дээ. Өдөр хийгээд л хийж идэг ажил учраас. Тиймэрхүү. Байгал далай дээр нэхэн Галина Балдаржиева байгал далай гэж дуудулхад энэ донд клип басылы болгон хайбайна. Тэхдэрэ энэ убыл тийм үү? Убылы цаг байнала ха? Убылы цаг тэр байгал далайгийн мусыни яп ялагар хо бүхий алюгуса тэр урваты бүхий мөсөндөө гүрний цап цагаанаар цасан нэгэд хөвтөж ясан гэж ямар гоёр тэрний болгон хай. Тэр Галина Балдаржиева гэдэг өөрөө бас тийм дуучин хүн бас биш юм байлээ. Одоо дуудуулах юм уу одоо яах нэг тэгээд банк дуулдаг хүн биш байлаа. Тэгээд над дээр ирээд клип хийлгийа гэдэг ярьсан. Тэгээд дуугийн сонсоод над ерөнхийдөө дуу нь таалагдсан. Тэгээд би тэрмэд нэг л санал нэг юм хэлсэн. Ганц өвлөөр хийя. Одоо жишээлбэл Улаанбаатарт Бурятад тийм яг өвлийн байгалыг харуулсан тийм клип ер нь байхгүй ч юм уу мэдэхгүй байна. Би бол олж хараагүй, үзээгүй. Тэрнээс бол ингээл гой зуны байгалууд бол зөндөө ба шүү. Ингээ байгалийн эргээр явж байгаа, амарч байгаа олгооны зураг мургнууд бол зөндөө байна. Тэгэхээр таны клип эхлэхдээ өвл зимаа эхлээд бас зимаа өвл дуусахаар ийм клип яа тэгжиж нэг арай нүс жоо ондоо болох хүнд өөр харагдах. Тэгээд байгаль далай гэдэг юм ингээ бүгдээрээ гоё өвлийн байдлыг ингээд харуулъя гэд. Тэгэж хэлсэн нөхөр тэгээ өөрөө жоохон зөвшөөрөхгүй байсан. Тэгээ сүулдэ бодоод зөвшөөрсөн. За тэгье ер нь өвлөөр хийя гэд. Өөр болохоор 100 хийя гэд хэлсэн. Тэгээ бисээ 100 бол хэрэггүй би хийхгүй наа чинь. 100-ны тийм байгаль далай эргээр ингээл гоё алхаж яваал дуулдаг юм зөндөө байна. Та гоё Бурят дэлхийлэг. Одоо хаана дэлхийдэг хүн байна гоё Бурят дэлхийлгээ тэр өвлийн дэлхийлэгч. Тэгээд ингээ өвлийн сцентэй өвлийн кадруудтай ингээ клип яа. Клипийн өөрөө бүхэлдээ ингээ өвлийн байя. Тэгвэл бас илүү гоё байна. Яг нь Бурят хүмүүстэй болохоор бид нар нөгөө нэг өдөр болгон морь харал гэдэг шиг Бурят хүмүүстэй бол байгаль далайгаа ингээ харахад бас тийм сонирн биш юм уу гоё биш байх наверно. Бидний Монгол юм уу Бурятаас өөр газар орон Англи Америкт хүмүүс одоо бичиж байна одоо ингээд энэ байгаль Азиара ямар гоё юм бэ ингээд өвлийн өвлдөө ийм гоё байд юм уу энэ бараг 100 очсноос бараг өвл очвол илүү гоё юмыг олж харах юм шиг байна. Өвлийн гоё тогтсон тэр мөс үлхэн гэдэг юмнууд ингээд яаж амар хэлбэртэй дүрстэй ингээд тогтсон ингэж хөлдсөн гэдэг хүмүүс хэлж байгаа. Тэгээ би тэрийг хүртэл тэр дуучинд нь хэлсэн. Ингээд ингэж бичиж шүү. Та 100 хийснээс өвл хийсэн дээр байсан шүү гэд. Ноо тэгээ одоо тэр Галина Балдаржиева хэлнэ. Гоё болсон гэд. Зарим нэг дуучид нь бас тэгдэг. Тэгмээр байна, ингэмээр байна гэд. Ондоо юм ярьдаг. Тэгээ би хэлдэггүй. Ингэж хийя, тэгж хийя гэд. Би нөгөө Бурятад юм уу Улаанбаатарт төрж өсөөгүй учраас юмэг арай өөр харж штэ Монгол байдаг учраас бид нар чинь арай өөр. Одоо юу гэх юм те менталитет юу гэдэг нэг тэр юм биднээс жаахан ондоо байна. Тэгээ тэр үүднээс би ингээ байгаль далайг хараад энэ өвл
зунаасаа өвлөн илүү гоё юм биш үү гэдэг. Тийм л үүднээс тэр клипийг хийсэн. Тэгээд өвлийн зургнууд оруулаад эндээс Максимийнхаас зураг авч эхлээд тэгээд тэр Черепаха тийшээ очиж аваад тэгээд нөгөө тийшээ гараад Листвянк дээр очиод тэгээд олхон яваад ер нь байгаль нуурын талын нурыг тойрсон. Зураг авалтууд их хүнд байсан, их хүүтэн байсан. Камер юм маань ингээ гадаа хөлдөөд цагцаад ингээд ер нь жоохон хүнд байсан. Тэгээд нэг л өдөр цаа булгаад ирээ. Гүи тэр нэдэл илүү 10 өдөр шахуу явсан шүү. Аха. 8-9 өдөр явсан. Зураг авахгүй ч. Тэгэл эндээс нөгөө хөгжимчд Балдан цэрэн Батөвшин гэдэг хөгжимчдийг аваа явсан. Тэднийг болохоор бид ойрхон тэр Черепаха Максимих тийш ойрхон явж аваач авсан. Тэгэхгүй хөгжимчдийг олхоон руу аваа явна гэхээр бас жоохон хүнд тэр хол газар тэр хэдэн өдрөөр явах гээд тэгээ хөгжимчдөө ерөнхийдөө бол жоохон ойрхон аваа тэгээд зураг авахаар бид нар өөрсдөө бол цаашаага тойроод явсан. Тэгээд нэг тийм өвлийн байгаль далайн өвлийн үзмжийг харуулсан нэг тийм клип энэ 3 сард хийсэн дээ. Зэ хүндэт радио сонсогчид мөнөө таны анхааралд байгаль далай гэсэн дуу Галина Балдаржиева доолхын зэ сонсылдо дооны сулар цаашны хорого үргэлжлүүлэх.
Улзы отас соёл уралек. Хундада радио сонсогчот улзы ота соёл уралек сыңдам жолга ургулчулукмне мана айлчин гурсадын пуров дорчегич клипути бутедик хун зай пуров дорже цаашны хорого ургулчулукхат баярма тудуповага ижин урел гэт Хин өрөл. Эхин урел ха эхин урел гисэн донд клип басыл болгат байнат тэхдэ энэ клип таны зохио жедик маягасны нэг ондо тэхдэ энэ хайшингэд ягаад энэ им ийгэд нэг газар бүхий хар цагаанаар энэхэн клип болгох гэж тандтай юм бодол төрсөн байна. Юу би өөрөө бол яг өдөр яг ганц ус клип хийдэг үл тээ. Тэгээд одоо жишээлбэл би документал фильм яг одоо тэр 2 жил нөгөө киноны сургууль сурахдаа документал фильм режиссер оператор гэж сурсан л да. Тэгэд яг тэр сургуулиас гарахад сургуулаа хаяхад тэгээ багш нар хэлсэн. За документал фильм ямар ч бас энэ чиглэлээр чи нэг 2 жил сурсан энийгээ бүх хаяарай. Чи одоо клип хийн өдөр entertainment ч одоо шоу шүү дээ клип гэдэг. Энэ юм хийгээд яв. Гэхдээ энэ документал фильм гэдэг юм бүх хаяарай гэдэг. Тэгээд би хамблам Дамбаяшевт нэг документалны фильм хийж өгсөн. Тэгээд документал фильмүүд нэлээд хэд хийсэ. Тэгээд одоо бас яг энэ шинэхэн бүрээдүүдийн тухай нэг документал фильм хийж байгаа. Одоохондоо нэг жоохон пауз аваад зогсоод байгаа. Энэ киноны дуу юм байгаа энэ. Би шинэхэн бүрээдүүдийн эволюцийн тухай ишээ гараад нагаас цаашаа тэндээс ага манжуур руу Монгол руу гараад явсан тэр эволюцийн үеийн тухай документал фильм хийгээд байна. Тэрний дуу юм байгаа. Энэ хэн үрэл үү? Хэн үрэл гэдэг ээж тухай дуу. Тэгээд энэ дууны дуугаа би бол өөрөө хийсэн. Тэгээд энэ клип бол тийм элдв нэг юм бол харуулах бол хэрэггүй гэхэд би энэ мелоди хөгжим нь өөрөө хүнд хүрэх ёстой гэж би өөрөө бодсон. Тэгээд фонограм аранжировкын хүртэл би их бага зүгээр нэг синтезиатор тавиад нэг ятга тавиад тэгээд гол нь энэ дууны тийм ээ аялгау энэ мелоди гэдэг юм нь хүнд хүрэх ёстой гэдэг. Тэгээд клипийн хүртэл Чорны Билли тэр документал фильм нь өөрөө ерөнхийдөө Чорны Билли кино гарах юм. Кино нөрөө. Тэгээд тэрэндээ тохируулаад клип нь бас тийм Чорны Билли байх. Тэгээд одоохондоо кинонд бэлэн болоогүй байхад ингээд дуун гараад төрүүлээд яваад ер нь миний бодсноос аваа илүү их бүрээдүүдэд их таалагдж байгаа, сайн хүрж байгаа, бүрээд хүмүүс сонсоод ой гоё дуу байна шүү гэд хүмүүс их сайн байгаа. Тэгээд удахгүй кинон гарах байх. Яг кино хизээ гарахыг бол мэдэхгүй байна. Тэр киноны хөгжим энэ өөрөө киноны дуу. Энэ донд баярма Тудупова гэж дуучны тааруулж тавиагууд. Анхандаа бол яг хуу Дашима зурагт зөвхтүү юу аа гэд тэр хүнээр дуулуулах гэж тэр хүний хоолойнд тааруулж хийсэн. Жохон ардын маниартай жохон тийм бүряд. Тэгээд тэр хүн маань бас дуулах жохон зав чөлөө байхгүй байсан уу яасан бидэн дээр ирээгүй уулзаагүй жохон удаад цаг хугацаа яваад байсан. Тэгээд дараа явж исэн чинь баярмаг сонсоод би өөрөө сонсоод тэгээд баярмаач өөрийгөө болохоор би дуучин хүн биш ээ би минь дууны багш хүн гэд Первил лицейгийн дууны багш гэсэн байна. Тэгээ энэ хүний би голс зүгээр тембрийн сонсоод энэ болох юм байна гэд. Тэгээд дуугаа нэг жаахан өөрчлөө тэр жоохон бурядын жоохон ардын маниаруудын жоохон аваад тэгээд нэг жоохон страдны болгоод тэгээд баярмаа Тудуповод өгөөд дуулуулсан. Тэгээд хажууд нь тэр ятаг. Тэр ятаг бол яг уул нөгөө анхандаа нөгөө народны хийн гэж бодоод ятагтай бүх юмаа хийцэн байсан учраас бас тэгээ ятгаа авч хаяагүй л дээ. За ятах нь байдгаараа байж игдээ гэж бодоод. Тэгээ жоохон нөгөө ардын тэр маниар тэр мелизм жоохон тим юмнуудыг аваад жаахан өөрчлөөд тэгээд баярмаа Тудуповод өгж дуулуулсан. Тэгээд манай баярмаа Тудупов бол гоё дуулсан, сайн дуулсан. Энэ дуу маань бас сайн дуулж чадсан. Бас ард түмэнд бурядуудад бас хүрж гээ, таалагдж гээ. Мөн энэ дуу сонсоолъё.
За. За хүндэт радио сонсогчид муну танай анхааралда үгэн бата Заректуевы хугжимын гурсыдын пурувдоржин ыхин урел гысыңду Байырма Тудупова долхани зай сонсылды. Orşondo uktehin nahanem erdeni unjegin khairata ejimni underho haranat nahamega orhin uringe urgasha oringo khargiga roshodon unjegen khairata ejimni угылын ойлгоноп танига буяны шашада урелеш кусынде этиген хододон эдана Этиген хододон эдана Тея бахын хусынылби аянда гарам хугытте унгыте юртым син заршамын уны хор хэнан лебеденеш унжеген хайрата ежимни уритеп кезедеш Tahanda uyanne shashada urele husende etigen hododon edana uyanne shashada Этиген хододон эдана Улзы отас сайыл оралек. Муно тане анхарылда ыхын урел гысыңдо угын бата Заректуевы хугжимын гурсыдын пурувдаржин Байырма Тудупова Гуйсытхова зайын хорого сашыни ургылжылулылды. Пурувдаржы тамне мунгын хонхону дыгысыңын бурядимне хухыды хамтылыгы донут хыдын клипуты болғысын байнет. Муно мунгын хонхону дымне горовы тешіні клипынгай толылды былысчы байн хайымда. Тыхыды ыну хивут тухай югыч хорхы байнет. Тавчхандаа гэж л мөнгөн онгонд хамтлагтай байж байгаа баг 2016 оноос хойш 15 он 16 оноос юм уу хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр үед тэр нэг ачсенерийн дуугээ диск гарсан байсан. Тэн дээр нэг 6 клипэнд дуун дээр нь клип хийж өгсөн байгаа.
Тэгээ одоо энэ шинэ гараад байгаа энэ Ив Найрамдлын дуу Алдарбаатар гэдэг энэ. Энд нь бас нэг 4-5 дуун дээр нь клип хийж өгч байна. Тэгээд Ач Зэнэрийн дуу тэр дискнээс нь хоош ингээд хамтарч ижлаад явж байгаа. Төрөчийн Ач Зэнэрийн дуун хэдэр клип болгохда дискэнд клип болгохда мөнөө тэгээд энэ Ив Найрамдлын дискэнд клип болгохда хүүхдийн мөнөө зэрэгсүүлэхэд томнууд болоод байна уу? Хайшаа мөнөө нөхөдөмнө болоод байна уу? Харин би тэгээд бас хараад бас хүүхдүүд чи хурдан штэ тий хурдан том болж өсөж тэгээд 2 жил гарангийн өмнө 3 жилийн өмнө шахуу хийжсэн хүүхдүүд одоо бүр том өндөр болоод хөөрхөн болсон байна. Сайн дуулж байна. Ер нь мөнгө онхнуудын ансамбл өөрөө сайн ансамбл. Тэр багш хэмбэлээ цэцгмаа билүү. Сигма Цэбиков Наринчинова. Тэр багш бол их сайн байна. Хүүхдүүдээ бас сайн зааж сургаж энэ дуунуудаа их тийм одоо дуунуудын сонсоход одоо сая энэ сүүлийн 3 дахь CD-ийн тэр тэр одоо идэршүүлийн дуу миний клип хийсэн тэр миний 2 нөхөр гэдэг тэр дуунуудын үг сайн байна. Аян хийж байгаа тэр нөгөө багш саран дуу ялээ тэр бас яг энэ хүүхдэд зориулсан энэ дуу хийн гэдэг бас өөр асуудал. Ер нь жоохон хүнд хэцүү. Тэрээс зүгээр нэг дуу хийвэл бас болно. Гэтэ хүүхдэд зориулсан үг хүүхдийн тэр хоолой тембер хүүхдэд зориулсан тэр ая хийн гэдэг нь бол хэцүү. Тэгээд энэ мөнгө онхны хийсэн дуунууд нь ер нь бол надад таалагдж байна. Сайн хийж байна. Дуунуудаа сайн хийж байна. Аранжировк сайн байна. Запис сайн байна. Аймайнаас хөөрхөн гоё аянууд хийсэн байна. Ихэд та томчултыг заачултыг чигэд ажиллах юм та. Тэгэхдээ заачултыг ажиллахад томчултыг ажиллахад хайшаа зэрэгсүүлмээр хайшаа байна. Хүүхдүүдтэй ажиллахад ер нь хэцүү л дээ. Ер нь хэдэн дахин илүү хэцүү. Одоо тэгэл зураг авч явах нөгөө хүүхдүүд тийшээ гарна. Тэгэл яг үжид хачуу гэдэг одоо съемк хийж байгаа ч. Тийм болон за тэгээ хажууд нь аав ээж нь ингээд байж ах юм бол бүр ингээд ирэхэд одоо бос юм уу дахиад юм уу тийцээ боо гэдэг ингээд тиймэрхүү хөгжилтэй инээдэмтэй юмнууд ер нь их гарна. Тэгээ тийм съемк тийм юм хийж яхад ер нь хүүхдийг бол тэгээ загнаж болохгүй штэ. Ой гоё инээгээд л за гоё шүү ёстой гоё шүү. За дахиад нэг дуулаар гоё гүүгээрээ гоё инээ шүү гэдэл ингээд ер нь хүүхдүүдтэй ажиллахад ер нь хүнд шүү. Тэгтээ их гоё зугаатай хөөрхөн байдаг. Хүүхдүүд чинь тэгэл айгүй хурдан ядарн нийцсэн тэгэл жоохон өнгөрөөгөл хүй гэж хэлвэл нөгөөдөл ч өнгөрөөд улам гоё дуулна улам сайн дуулаал тэгээд. Тэр талаар хүүхдүүдтэй ажиллахад бол зүгээрээ мөнгө онхны хүүхдүүд бол сайн хүүхдүүд. Бас л гээд хараад үзэхэд хэдэн клипүүдээ юун осны хажууд алюгүйса үлдэн югээр годамжаар явж байсан гүдэ юу тийм яан тэгэхдээ хайшгич хүүхдтэйгээ гэж хөөрөлцөөд игээд байхач тэгээд явхач игээд гар хулоор гэхэж тэхийн та зааж өгдөгөд. Одоо тэгээд би тэгэл монголоор 1-2 орос үг холиод яриндаа орос монгол бариадаар нийлүүлээл. Тэгээд хажууд нь байгаа аав нь ээж нь юм уу эсвэл надтай нэг цуг явж байгаа миний нэг найз дөрөв ч юм уу тэд нар нь ингээ хэлж өгөөд би тэднэрт хэлдээ за одоо ингээд өгөөч энийг хүүхэд хажууд тийш хараад байна. Энэ хүүхдийг ингээд над руу камер руу хар гэд хэлээд өгөөч гэл. Тэгээд нөгөө гэл ингээд яриад. Тэгээд нөгөө цуг явж байгаа хүмүүс аав ээжүүд нь ерөөхдөө тэдрийн аав ээж нарт нь бориад бас орос монголоор хэлж өгнө. Аав ээж нар нь цаашаа тэгээд хэлээд өгнө. Тиймэрхүү ер нь хүүхдүүдийг ч бас дангаар нь шууд аваа явахгүй ш. Заавал аав ээж багш цэцгмаа багш ер нь дагаж явна. Тэгээд цэцгмаа багш хажууд зураг авахад хажууд цэцгмаа багш байж ивэл ер нь амар байдаг л та. Тэр чинь нөгөө нэг багш нь байхгүй. Аав нь биш, ээж нь биш. Тэр багш хүн тэр хүүхдийг загнаж болно, яаж болно. Чи ингээд дахиад багшийн үгэнд хүн ордог шүү дээ, тийм. Ээж мэж аав хэлүүлээ гэдэг ингээд байх. Тэгэд зураг авахд цэцгмаа багш байж ивэл ерөнхийдөө бас жоохон нэг бодлыг хөнгөн байдаг. Цэцгмаа багшаа та тэгээд өгөөч игээд өгөөч. Гэд. Хүүхдүүдээ сайн командлаад ингээд аваа явна. За
Зайгадна юмне хоромне тугсха теше очва тхидне сулчин танарта асодал танар ошо урда ямар тусып тавин хай байнат. Одоогоор Ямар сонин клипүүдий танаас хүлээмээрв. Одоо сонин клип гэдэг юмыг одоо тэгээд чадлын хэрээр өөрийнх нь оюун тарих бодлогын хэмжээнд одоо хийж байна. Тэгээд одоо ерөнхийдөө Бурятын одоо суух хуур гэдэг нэг утастай хуур байдаг. Тэгээд ерөнхийдөө тэр хөгжмийг би бас жоохон бодоод тэр хөгжмийн талаар жоохон юм хийж байгаа. Нэг Болот Бадмаев гэдэг хүний клипэнд тэрийг оруулсан. Таня Мункуева гэдэг нэг дуучин. Тэр бас нэг өрөнхөө дуу дуусан шүү дээ. Нэг 60 цагаан дуу гэдэг. Тэрний клипэн дээр би бас тэр Таня гэдэг дуучинд хэлээд ингээд наад фонограмн дээрээ суухаар оруулж байгаа гэдэг. Ингээд нэг жоох юм оруулна шүү дээ. Тэгээд тэр хүн зөвшөөрөд оруулсан. Тэгээд ерөнхийдөө тэр суухуур гэдэг юмыг би ингээд клипүүдээр одоо гаргаж байна. 1 2 планаар чамаагүй. Тэгээд нэг клипэн дээр нэг хүн суухуур барай явж байгаа ч юм уу те. Энэ бол яг Бурятын үндэсний өөрийн Бурятын хөгжим гэдэг утгаараа. Тэгээд одоо яг тэрэндээ зориулаад би суухуурын гоник гэж нэртэй клип хийж байгаа. Яг Полны 100% суухуурын клип. Өмнө нь бол яг тэр Таня Мункуева эднэр дээр болохоор ингээд жоохон көсөчгүүд орж байгаа шүү дээ ингээд клипэн дээр нь. Одоо энэ удаагийн клипэн дээр бол одоо ингээд бүтэн суухуурын гоник тийм аян нөө Пүрв Дамиренов гэдэг хөгжмийн зохиолч байгаа. Тэр хүний хийсэн суухуурын гоник гэдэг нэг хөгжим байга. Зохиол байгаа. Дуу зохиол зүгээр суухуур зориулсан суухуурын тийм мелоди. Одоо тэгээ тэрэнд хийж байна бас жоохон хүнд байна. Өөрөө тэр гоник гэдэг учраас одоо гоник гэдэг юмыг одоо план экранд харуулна гэдэг бол бас хэцүү байна. Тэгээд тэрэн дээр ерөөхдөө бас нэлээд ажиллаж байна. Суухуурын гоник одоо манай тэр юу Бендерия гэж байна. Өөрөө тэр энэ клипийг спонсор, продюсер нь хийгээд бүх шаардлагатай мөнгө төгрөг санхүү төсвийг гаргаж байгаа. Тэгээд тэрний дагуу бид сценараа хийгээд ингээд зураг аваа явж байгаа. Тэгээд энэ Бендериагч хүртэл өөрөө бас энэ суухуурыг хөгжүүлэх, суухуурыг гаргах талаар бас их ажил хийж байгаа хүн. Тэгээ энэ хүний ажил туслах, дэмжих, хамтрах үүднээс бас энэ суухуурын гоник гэж энэ хөгжмөн дээр клип яа, энэ суухуур гэдэг юмыг бас бүрээдүүдэд харуулъя, гаргая. Ер нь суухуур гэдэг юм бүү хаяаш та гэж. Тэр үүднээс бол нэг тийм гişin клип хийж байгаа. Гэхдээ энэ бас болоог байгаа. Одоо бас нөгөө цаг хүлээж байна. Намрын тэр нэг жоохон шар навчин гэдэг ундаг тийм юм хэрэгтэй. Тэгээд нэг 10 сараар яг байгальдалаа нэг жоохон хүчтэй ингээд олигонтой болдог. Тиймэрхүү нэг хэдэн зургнууд хэрэгтэй. Тэгээд одоо тэр цагаа хүлээгээ байж гин. Тэгээд баг энэ өвөл мөвөл гарах байх. Суухуур зориулсан Шин бүтээл. Тийм гарах байх. Тэгээ өөр урд тоогоор нь жижиг сажиг клипүүд хийж байна. Мөнгөн онхнуудад би бас одоо энэ шин дискэн дээр нь клипүүд хийж байгаа. Одоо 3 4 клип мөнгөн онхонд хийж байна. Тэгээд одоо тэрний 2 3 дууссан байна. Миний нөхөр гэдэг клип нь эдэршүүлийн дуу гэдэг нарийн дууссан. Одоо шоо мөнгөн онхнууд гэдэг дуунууд клипүүдийг бас хийж байна. Тиймэрхүү байдалтай л байна да. За сайнда хүндэт провдорж ихэдэн Бурят орондомна ирж өөрөнгөө их нөлөө оруулж ирсэндээ бидний дарта сайнда гэж хэлэх байна. Тэгээд л хэдэн олон бүтээлнүүдийг бий болгож л хүний нүд баярлуулж ихэд л цаашдаа өндөр амжилт туйлж яхад нэ тартаа зүрхнөөсөө өгцөх байна да. За баярлалаа. Та бүхэнд гэсэн энэ Бурят радиодоо ч гэсэн цаашдаа ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд баярлалаа. Өрсөн явдалд. За хүндэт радио сонсогчид бидэн таарта сануулж байна. Мөн манай Улзы Утас соёл урлагийн гэсэн дамжуулгын айлчин хэдэн олон клипүүдийг бүтээдэг Гүрсэдийн Пүрв дорж гэсэн найрлагч яриад бова. За мөн таны анхааралд хоёр нөхөд гэсэн дуу үгний Санжэжин Ичигмаги хөгжимэн Саран Туя Жалцаановаги мөнгөн хонхнууд Баярт Бухаев Хшигт Балданов хоёр дуулахын за сонсолдоо. Нарата тубидон хедер нукет хуяша белте сингухэн хота бэтаггүй сэрүүхэн альбан бүдэг нухэ
күздештім жыныш Буйдышта бишам тепкін Батылындаптың қылыныш Мені нухыр, уны нухыр Мундыр хо абырхы шухыр Мені нухыр, уны нухыр Мундыр хо абырхы шухыр Бағанағын ха әжілшін адын түнжепті Нәрімділ әбәғамны жы Нанген хын сахиын ханда Нухыр не ғара әрпәніш Недім те күздештім жыныш Буйдышта бишам тепгін Батылындаптың қылыныш Мені нухыр Мундыр хо абырхы шухыр Мені